За Монгол улсын ерөнхийлөгчөөс улсын их хурлд ерөнхий прокурорыг томилох тухай зөвшөөрөх санал гэдэг. Энэ зөвшөөрсөн гэдэг нь одоо бид нар ерөнхий прокурорыг томилох санал бол өгөхгүй юм байна гэж би ойлгоод. Тэгээд зөвшөөрцгийг хилцэн гэхээр олонх бол мэдээ зөвшөөрцлөө гэж үзээ, цөөнх бол зөвшөөрцөөгүй гэж үзэх аргагүй шүү дээ. Энийгээ тийм болохоор яах ёстой юм, зөвшөөрсөн бол тэгээд их хурлын гишүүдийн саналаас үл хамааран томилогдоод явчих. Бүрэн боломжтой ерөнхийлөгчийн асуудал байх. Энийг яаж ойлгоод байгаа юм бэ гэдэг байна. Хоёрт нь арчилсан бус хулгайч луурж янз бүрийн нэр хож өгөгдөж байна. Эрх мэдэлтнүүд эдэж уусан, луурдсан янз бүрийн зүйл яригдж байна. Энэ цагдаа бол хүний эрхийг хангадаг, прокурор зөө зохистой эрх зүйн эрхийг хангадаг аль талын, шүүх бол шударга ёсыг тогтоодог ийм байх юм бол энд бид нар бие биенийг ийм нэр хочор хэн нэгэн үнэн дуудаад халавгүй бол сайд нар хэрэг ярьдаг болж байна. Тэгэхээр яг өнөөдөр энэ парламентын танхим байна уу, гудамж талбайд байна уу, энэ зүйлүүд яригадаад байна гэдэг чинь Монголд шударга ёс алдагдсан учраас л энэ зүйлүүд яригадаад байна гэж ойлгоод байна. Энэ шударга ёсыг прокурор шүүх нь үнэхээр тогтоож чаддаг бол шударга бус хулгайч луурчин янз бүрээр нь хэн нэг дуудах албагүй болно шүү дээ. Нийгмээрээ нийтээрээ улс төрчтөн төрийн эрх барих байгууллагт байгаа бүх хүмүүс л ингэж ярьж байна. Тэгэхээр энэ өөрөө юу хэлээд байна гэхээр шударга ёсыг тогтоох ёстой прокурор шүүх цагдаагийн байгууллага нь энэ ажлаа гүйцэд хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна л гэдгийг олон нийт өөр үгээр улс төрчид өөр өнгөөр илэрхийлээд байна гэж ойлгоод. Тийм болохоор прокурор шүүхийн байгууллага энэ ер нь хууль ёсыг тогтоох ёстой, иргэний эрхийг хангах ёстой энэ байгууллагууд шударга ёсны тэмцлийг хийж чадж байна уугүй юу гэдэг дээр, цаашаад хийж чадах уугүй юу гэдэг дээр бас үг дуурмаар байна. Нэгэнт улсын их хурл энэ танхимд ерөнхий прокурорын асуудлыг хэлцгээс гадна энд бол үг хэлж гэн гэдэг бол цаашаад олон нийтэд иргэдэд томилогдож байгаа этгээд бол амлалт үүрэг, байр суурь, үнцэн зарчмаа тодорхойлж хэлж байгаа гэж ойлгож байгаа. Тэр утгаар нь ойлгож бас эх 6 жилд шударга ёсыг нэхгүй болтол нь хинч шударга ёс алга байна гэж нэхгүй болтол нь ажиллаж чадна гэдгээ илэрхийлээд хэлжүүл зүйтэй болов уу гэж бодож байна. За Батбаатар гүшүүг гэллээ. За асуултанд Жаргал цагаан прокурор хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, бид нар олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас жаахан хоолнд явсан. Зөвхөн хууль хэрэгжүүлэх гэдгээрээ мөрдөх байгууллага, эрхгүй байгууллагуудтай холбогддог. Хүний эрхийн гэсэн энэ олон нийтийн байгууллагаас жаахан хоолнд явсан. Тэрний нэг гор авилгалын индекс олон улсын судалгааны энэ байгууллагууд дээр гарч байгаа асуудлуудаар нэг зүйл гардаг юм. Тэр нь юу гэвэл энэ улсдаа бид нар өөрсдийнхөө үнэн бодит нөхцөл байдлыг ойлголцоогүй улмаас тухайлбал Франц, Швейцарын Женевт болсон олон улсын хурлууд дээр олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа өөр ойлголттой тэнд уулзалж байгаа. Гэхдээ энд бүгдээрээ уулзалдаж нэг зүйлээ тодорхой болгоё гэж би буруу үгээр хэлж иж магадгүй хувилдъя гэж байгаа биш.
ойлголцлын зөрүүгэн гаргаж явах хэрэгтэй юм байна. Тийм зүйлийг бид хийгээгүй явсан. Тийм учраас бид хуулийн байгууллагын хүрээнд олон нийтийн байгууллагынхаа дуу хоолойг нэлээд сонсох, иргэний нийгмийн байгууллагуудаа нэлээд сонсох, хүний эрхийн байгууллагуудаа нэлээд сонсох тийм зайлшгүй шаардлага байна л. Та намайг ажиллаж чадах уу гэж байна. Би өргөсөн тангарагтаа үнэхээр ажиллаж байгаа.